Хэл явж байгаа. Тэгээд За сайн байцгаана уу та бүгдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын хоккей холбооны ээлжид хэвлэлийн баг хуралд хүрэлцэн ирсэн хэвлэлийн төлөөлөгч та бүгдээ дахин халуун баяр хүргье. За энэ хуралд маань Монголын хоккей холбооны үндэсний шишээ багийн дасгалжуулагч, Дэлхийн хоккей холбооны зөвлөх Арслан Авагтай мэргэн, Монголын хоккей холбооны үндэсний шишээ багийн ахлагч Намжил Сүрэнгийн Мишг Сүрэн, үндэсний шишээ багийн тамирчид, мөн миний бие хоккей холбооны ерөнхий нэргэжийн дарга том баяр гэсэн бүрэлдэхүүнтэй оролцож байна. За саяхан та бүгд мэдж байгаа Монголын хоккейчид маань нэлээд томоохон амжилтууд гаргаад ирсэн. Бид саяхан 4 сард Код улсад зохион байгуулагдсан хоккейн дэлхийн аварга шалруулах тэмцээний 4-р дивизионы тэмцээнд баг тамирчид маань амжилттай оролцож алтан медаль хүртсэн амжилт гаргасан. Мөн Азийн аварга шалруулах U18 насны тэмцээнд өсвөр залуучууд маань оролцоод хүрэл медалийн амжилтыг болцлыг хангаад ирсэн. Өнгөрсөн жил та бүгд мэдж байгаа Стибарена мөсөн өргөнд Монголын хоккейн бас түүхэн шинээр бичигдэх тэмцээн уралдаан болох Дэлхийн аварга шалруулах тэмцээний 4-р дивизион U18-ийн Азийн аварга шалруулах тэмцээнээс тус зохион байгуулагдсан. Энэ тэмцээнийг зохион байгуулахад хамтран зохион байгуулагдсан хувийн хвшлийн болон төрийн байгууллагын хамт олонд бол баярлсан талархснаа илэрхийлье. Тус тэмцээнд манай баг тамирчид маань үндэсний шгшээ багийн тамирчид маань мөнгөн медаль авсан. Өсвөрийн U18 насны тамирчид маань хүрэл медалийн боцлуудыг хангасан байна. Мөн бид хоккейн түүхийг одоо бас хоккейн холбооныхоо бас тодорхой хэмжээний үйл ажиллагааны талаар ярилцвал 10 жилийн өмнө бид хоккейн холбоог аваад Монголын одоо хоккейчдийнхаа тодорхой хэмжээний рефорт хийж тодорхой хэмжээний холбоонд урт болон богино хугацааны төлөвөө гаргаж ажилласнараа Монголын хоккейн спортод бол тодорхой хэмжээний өөрчлөлт хийсэн, шинжилгээ хийснээр амжилт гарсан гэж үздэг. Үүнд бол одоо Монголын хоккей холбооны ерөнхийлөгч, улсын хурлын гишүүн, сангийн сайд, болдын жавхлан бидний бүрэлдэхүүн маань энд бол тодорхой хэмжээний хамтарч ажиллалтын үр дүнд бол бид өнөөдрийн энэ сайхан амжилтуудыг хүргээд байна. за ингээд нийт Монголын ард иргэдээ хоккей сонирхчдоо Ахмад тамирчид тасгалжуулагч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргээд бас баярын мэнд дуулгахаар одоо ингээд тамирчидтайгаа холбооныхаа удирдлагуудаа ингээд өнөөдөр ирсэн байна. За одоо ингээд Монголын хоккей маа ер нь 60 жил одоо ингээд хөгжиж ирсэн ийм сайхан түүхтэй байгаа. Энэ одоо дээр үеэс энэ хоккейг унтраажихгүй ирсэн Ахмад тамирч тасгалжуулагч нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ энэ амжилтыг гаргахад бол одоо маш их олон жил шаардсан байгаа. Энэ бол ер нь тийм амархан олдоогүй. Клубүүд маа хоккей холбоо маа ерөнхийдөө энэ хөгжлийн бодлого гаргаж тийм ээ. Энэ хүүхдүүдээ одоо өөрсдөө ургуулan өсөж ийж одоо ерөнхийдөө энэ шинэ үеийн тамирчид маа биднэрт ийм гоё одоо Монголд ийм хоккей багийн спорт байдгийн шүү. Тэгээ ганцаарчсан спорт биш багийн спортоор бас одоо ингээд анхны дэлхийн аваргын шансаатай медалийг ацарсанд одоо ингээд батлаад одоо ингээд Монгол хоккей байдаг юм байна, хөгжих боломжтой юм байна гэдгийг ингээд уриалж байна. За тэгээд ерөнхийдөө тэмцээний талаар ярих юм бол хоккей бол өөр айгүй дээр үеэсээ үл одоо хөгжлийг харах юм бол дэх үед одоо тамирчид маань нэлээд тийм ширүүн өрсөлдөөнтэй тоглодог байсан бол одоо энэ сүүлийн хоккей маань маш их тесрэлттэй, хурдтай. За тэгээ одоо энэ оролцож байгаа одоо энэ дулаан орны багууч гэсэн тий Арабын Эмират, хөл өмгөн ямар лээ одоо ингээ энэ орныхан бол дандаа гадны тамирчидтай, гадны мэрэгжлийн Орос, Кхл, NHL тоглож байгаа ийм тамирчдын эсрэг одоо ингээ манай Монголын залуучууд маа өрсөлдөж энэ маш хэцүү тоглолтноос энэ одоо алтан медалийг ацарсан байгаа. Энэ хоккей спорт маа болохоор нөгөө хөл дээрээ бөмбөг өшөглөөж юм уу ингээ гүүгээ явчихдгүү олон цагийн одоо нөгөө тишүүрийн бэлтгэл хийдэг. Маш олон цагаар гулгалтын объем хийдэг. Тэгээд тэр олон бэртэл, гэмтэл нөгөө хоккей маа өөрөө бас баланс одоо ингээ мөргөлдөөнтэй спорт болохоор тэрийг одоо даван туулж тэгээд тамирчид маа өөрсдөө одоо яг энэ сүүлийн тоглолт одоо манайх яг их Кувейтийн багтай одоо өрсөлдөж байхад Гиннесийн рекордны хэмжээний дайны одоо 352 минут ийм торгуулийн цаг гарсан.
Манай одоо тамирчид маань тэнд одоо өөрсдөө яг нэг болж тэр сахилга бат тэр өөрсдөө барих тэр төсвөр төвчээр өчнөө юм одоо нэг баг хамт олон болж бид нар Монгол эх орондоо хайртай гэсэн сэтгэл гаргаж одоо энэ медалыг эх орондоо атсанд одоо тамирчидаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Дараагийн зэрэг юу байгаа вэ? За мэдээж хэцүү зүйл одоо бэлтгэл бэлтгэлийг нөхцөж гисэн бас тийм сайн биш. Хизээ диж тав ажил гаргачлаа. Дараагийн зэрэг юу байгаа вэ? Энэ дэлхийн аваргаас энэ медаль авах ерөөсөө гол юу бол бид нар одоо юм гадаа одоо голын мөсөн дээр шахуу битүү ордон бол саяхнаас баригдсан шүү дээ. 1 жил 2 болж байгаа. Тэгэхээр одоо ерөнхийдөө энийг бол 20 жилийн бэлтгэл сургууль одоо энэ залуучуудын энэ багаас нь 5 настайгаас нь бэлдсэн тийм ээ. Одоо манай капитан Мишгэ 24 жил тоглож байна. Энэ улсуудын одоо бүхэл энэ амьдралын хөлс юу эдгээр шингэсэн ийм амжилт болчиход байгаа. Тэгээд дараагийн амжилт бол одоо мэдээж Монгол улс маа энэ багийн спорт байж иж одоо юм хамт олноороо бид нэр энэ эдийн засгаа эх орноо хөгжүүлэх боломж бол байгаа юм байна. Юу нэг багийн спорт бол аягүй чухал юм байна. Онцлог нь. Тэгээ баг нэг хүн алдаа гаргахад л ерөөсөө энэ хожигдох вариант үүсэж байгаа байхгүй. Ганцаардсан спорт биш болохоор. Тэгээ яаж баг хамт олон болдгийм бэ гэдгийг л бид нэр сая бүгдээрээ л нүдэрээ сая харлаа. Тэгэхээр Монголд одоо багийн спорт хөгжөөсөө энэ улс төрчид аймгийн засаг дарга их хурлын гишүүд аймаг болгон дээрээ хот болгон дээрээ мөсөн ордон барьяач, жижигхэн бэлтгэлийн заал барьяач. Энэ монголчууд биднэрт энэ балан сайтай, морь ундаг, барилддаг ийм бие сайтай улсуудад их гой зохисон спорт байна. Зөвхөн Орос, Канадууд одоо энэ спортыг тоглохооргүй энэ багийн спортоор явж иж манай эх орон яваандаа хөгжих юм болов гэсэн тийм л үзэл бодолтой байна. Сая дөрвөн дэвтэрд үйлчлэж байна. Одоо энэ бол цаашаа дэвшээд явтаа гэх юм уу тэгээд үндэсний шишээ байгаа бол үндэсний шишээ байгаа юм бол дараагийн одоо ямар олонсод хэмжээ байгаа вэ? Татаад хэлж байна. Тэгээ одоо бол ингээд ямар нэгэн байдлаар бид нар бол бидний түүхийг ярих юм бол одоо сүүлийн 10 жилд бол одоо бөмбөгтэй хоккейгоор хүрэл медаль авлаа 16 онд. Азаас 3 хүрэл, Азаас мөнгөн медаль, 2 хошоо авраг 18 19-нд авсан байгаа. Олимпийн төрөлд одоо Саппород болсон тэмцээнд 4-т орсон байгаа. Өнгөрсөн жил Монголдо зохион байгуулсан Welcome to Mongolia гэдэг одоо тэр гоё бас гадны жуулчдыг Монголдо татаад жуулчдаар бас эх орондоо ингээд тооцоогоор ойролцоо 3 тэрбум төгрөг ингээд оруулж ирсэн юм байна. Тэгэхээр бас ингээд энэ хоккей холбоо маш их одоо манай энэ ерөнхийлөгч чавхлан байгаа энэ реформыг хийж иж энэ багийн спортыг ингээд чирж иж ийм амжилтууд гарч байна. Тэгэхээр бид нар одоо улам цаашаа тэр 3 дугаар дивизион тийм залуучууд маа ч гэсэн бас их өнгө зүй сайтай байна. Дээшээ явна. Одоо тэр том орнууд, топ орнууд руу бол дөхөх тийм л юу байна тий. Гэхдээ хамгийн гол нь энэ хоккейндо хожиж хожихдоо биш. Энэ багийн спортыг хөгжүүлж иж биднэрт энэ эдийн засгийн бид нар ийм одоо нэг ийм ганцаардсан юм их яваад шүү дээ. Одоо ингээл нэг сүнхөө өрөөл тэгээ эх орон хөгжихэд компаниуд одоо бид нар ийм хоорондоо нэгдэх хэрэгтэй байхгүй. Тэгээ ямар нэгэн ажлыг ийм багаараа хийж байх юм бол цаашдаа юмдаа одоо энэ байгаа хүмүүс ингээд том болоод ажил төрөлд орно. Цаашдаа бас ингээд эдийн засгтаа бас нэмэр болох юм болов уу гэж бодож байна. Одоо л бид орж ирсэн санхүүгийн хуудад гэх юм бодлоо. Санхүүгийн холбооноос гаралгүй энэ одоо санхүүгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Тэгээ одоо манай энэ хоккей спорт бол бас мэдээж бол өртөг өндөртэй спорт байгаа. Тэгээд хувийн хвшлийнхэн байна. Одоо бид нартай хамтарч ажиллаж байгаа компаниуд байна тий. Одоо нэлээд олон компани байна. Бүгдийг ингээд дурдах юм бол Хасбанк, Mobicom, Монгол Базаалт гэл энэ олон компаниуд за тэгээд энэ дотоодын уулуурхайн компаниуд эдгээр ингээл одоо чадах хэмжээгээр л тусалж байгаа. Тэгээд мэдээж биднэрт бол материалын бааз түрүү биелсэн шүү дээ. Бид нар гадаа мөсөн дээр голын мөсөн дээр шахуу бэлтгэл хийж байгаа явж байгаа. Тэргээрээ энэ дэлхийн аваргын тэр өндөр тесрэлттэй тэмцээн тэр хурдтай тэмцээнээс медаль энэ алтан медаль авчиж байгаа гайхалтай болчиход байгаа байхгүй юу? 100 цаг болж байна. Одоо төвчл маань бэлтгэл сургалтаа одоо базаа бай. Дараа жил 3 дугаар дивизионы Б бас хүчтэй болгуулаад болно. За манай залуучуудын хувьд бас бэлтгэл сургалт гэхээр анх энэ 100 намын цаг. Тэгээ хоккей бол багийн спорт болохоор ер нь бол одоо энэ клубүүд маань бас ажилласаа хиймээр байна. Тамирчтай яг үндсэн одоо нөгөө суур нь болохоор клубүүдээс үндэсний шигшээ баг бүрдэж гардаг байгаа. Тэгээ клубүүд маань тамирчдыг бэлдэх те одоо тэр процесс
тэрийг одоо өшөө сайжруулмаар байна. Одоо хүүхдүүдээ үнэхээр бид нар Орос, Канадын зэрэгт их юм бол клубүүдийн одоо нэг өсөндөө гаргаж ирж байгаа тамирчдмаа энэ бид нэр одоо дэлхийн аварга дээр очиж бид нар хэр сайн ажилласан бэ гэдэг л дүгнэлт гарч ирж байгаа байхгүй юу? За энэ дээр нэмэт хэлчихэд Монголын хоккей холбоо бас сүүлийн үед клубүүд болон орон нутгийн салбар зөвлөлтөд төлөвлөгөө гаргаж ажилласны дүнд бол Монголын хоккейчид маань сүүлийн 10 жилд бол 13 медаль олон улсын тэмцээнээс авсан байна. Энэ шалгуур үзүүлэлтээр ч гэсэн Монголын үндэсний шигшээ багт бол 2024 оноос үндэсний шигшээ багт бол орж байгаагаараас их энэ бол талархалтай. За үндэсний шигшээ багт орно гэдэг бол бидний одоо 5-6 сар бэлтгэл сургалт хийдэг гэсэн юм. Бүтэн жилийн бэлтгэл сургалт хийх болцоогоор хангагдж байгаа. Энэгээрээ эх жилийн одоо бидний дивизион ахиж байгаа тэмцээн уралдаанд баг тамирчлал маань амжилттай оролцох үндэслэлд гарч байгаа. Тий, одоо манай шигшээ багийн капитан 24 жил тоглоод гараа айгүй хэцүү байсан. Маш олон би олон жил хамт явж байгаа. Тэгээ мишгэгээрээ бас айгүй бахархаж байна. Үнэхээр класс тоглогч. Тэгээд шигшээ баг ингээд авч явхад дотор нь ингээд үеийн тамирчид байгаа байхгүй юу? Зарим нь одоо 1 жил явж байгаа, зарим нь 5 жил явж байгаа. Тэгээ эднэрээсээ тэр туршлагыг хамгийн гол нь ингээд дараагийн тамирчтай өгөх айгүй чухал байсан. Тэгээ мишгэ өөрийнхөө талаар ингээд арга дэрэгдээ нэг Бас лиг авах тийм. Ахын багтаа лиг авах. Ихтэй сургууль гэсэн байна. За сайн байцгаана уу. Өнөөдрөө мэндийг хүргэе. Намжлын мишг сүрэн гэдэг улсын шигшээ огтой толоо 20 гаруй жил тоглож байна. Тэгээд ер нь хүүхэд байхаас 90-ад оны сүүлээс тоглосон гэж хэлж болно. Тэгээд Монголын хөгжил тэр үед ямар байсан бэлээ те. Монголын хоккей хөгжил тэр үед бас ямар байсан бэлээ. Тэгээд өдий одоо 2024 он хүртэл тоглоход бол одоо ер нь юмыг үзлээ шүү дээ. Улс их орн маань яаж хөгжиж байна? Манай Монголын хоккей бас яаж хөгжиж байна гэдэг 10 хэдэн настай хүүхэд хоккейгоор анх хичээллээд том мөрөөдөлтөө, том зорилготой анх энэ спорт руу орж ирсэн. Тэгээд эзэн шинэдээ бууж өгөөгүй 20 хэдэн жил тоглож өнөөдөр одоо зөвхөн миний хувьд бол энэ миний мөрөөдөл тий энэ миний одоо мөрөөдөлт би яг энэ мөрөөдөлд хүрсэн бол миний дүүнер тий миний залуучууд бол энээс илүү том мөрөөдөл тавьж дахиж ах шигээ одоо ингээд мөрөөдөлтөд бүх одоо улсын тий манай Монголын бүх тамирчид мөрөөдөлтөд хүрээсэй. Монголын хоккейчид бол тэр мөрөөдөлтөд хүрээсэй. Угаасаа хүрч чадна гэдэгт би бол итгэдэг. Тэгээд одоо өдөө 20 хэдэн жил хамгийн сүүлийнхаа тоглолтыг сая Кувейт тоглож дуусгаад улсынхаа шигшээд тоглох одоо шигшээ багийнхаа сүүлийн тоглолтыг хийгээд ирсэн. Тэгээд за өдөө хүртэл одоо явхад маань тэгээ одоо багш тасгалжуулагч нар одоо арын алба Монголын хоккей холбоо тийм бүх Монголын үеийн дасгалжуулагч нар тамирчид үе тэгээд тэд нартай бүгдэнд нь баярлалаа. Бүгднтэй цуг тоглож ирсэн тэгээд тийм нэр төрийн хэрэг байлаа. Тэгээд энэ жил дархан багасаа тоглосон. Одоо дархан багт маань одоо манай сангийн сайд жавхлан гишүүн маань одоо бас битүү ордон тавигдах гад одоо ингээд шаардлага тавигдаа явж байна. Тэгээд тэр бол бас л мөрөөдлийн нэг хэсэг биш үү? Одоо дархны залуучууд хүүхдүүд яаж хөгжих боломжтойг бас энэ жил харуулж дархан баг маань авраг боллоо. Цаашдаа тэгээд дэлхийн авраг авлаа. Манай энэ жоохон би Түр зогсож байгаа. За аутор өгсөн шүү. жоохон цонхоо голч.